Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол анх 1923 онд Австрийн Вен хотноо Европын 15 орны цагдаагийн байгууллагуудыг хамруулж гадаад улсад орон зайлсан оролт этгээдүүдийн байршил тогтоогддог. Ингээд байршил нь тогтоогдоод саатуулагдсан оролт этгээдүүдийг нэгдүгээрт одоо шилжүүлэн авах, хоёрдугаарт албадан авчрах гэсэн хоёр үндсэн байдлаар хоёр үндсэн арга замаар Монгол улсад бол авчирч байгаа. Монгол улсад гэмтгийгт холбогдсон шалгаж байх хугацаанд Монгол улсын хилээр гарч гадаад улс руу орон зайсан нийт 34 иргэнийг гадаад улсаас шилжүүлэн буюу албан авчрах ажиллагааг хийж хэрэгжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад орон зайлж олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж байна. Тодорхойлбол Интерполийн Улаанбулант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байсан Бэг бүгд найрамдах Киргиз улсаас, энийг бүгд найрамдах Аргентин улсаас, иргэн Бэг бүгд найрамдах Солонгос улсаас тус Монгол улсад шилжүүлэн авах тусгай ажиллагааг Интерполийн үндэсний төв товчоо холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас Монгол улсын нутаг дэвсгэрт гэмтрэг зөрчилдүүлээд гадаад улсад орон зайлсан этгээдүүдийг олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполийн шугамар албадаа авчрах, шилжүүл авах ажиллагааг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2025 оны эхний 4 сарын байдлаар Монгол улсын иргэн энийг Аргентин улсаас Турк болон бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрээр дамжуулан авчирсан болвол Монгол улсын иргэн Бэг Киргиз улсаас бүгд найрамдах Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Монгол улсад шилжүүл авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Бага насны хүүхэд хүчиндэд орон зайлсан этгээдийг Киргиз улсаас баривчлан 12 жилийн хорих ялганасан байна. Тодорхойлбол хан уул дүргийн дугаар хороонд 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжигшин 13 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн яллагдагч Н мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол улсын хилээр гарч эрен сурвалжлагдж байсан юм. Завг этгээдийг Интерполийн үндэсний төв товчооны Улаанбулант зар мэдээгээр зарлуулан бүгд найрамдах Киргиз улсад баривчлуулан холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэн Монгол улсад шилжүүлэн авчирсан юм. Завлмаар Баянгол, Хангуул, Сонгой архан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус этгээдэд 12 жилийн хорих ялганасан байна. За цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэн иргэдэд хохирол учруулан гадаад улс руу орон зайлсан этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, улсын ерөнхий прокурорын газартай хамтран тогтмол зохион байгуулж байна. Интерполийн Улаанбулант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байсан иргэн энийг бүгд найрамдах Аргентин улсаас Монгол улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполийн үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээдийг 2021 онд насан туршаагүй хүүхдийг хүчинтсэн гэх эрүүгийн хэрэгтээ эрен сурвалжилж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын Интерполийн үндэсний төв товчооноос Аргентин улсын Интерполийн үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баримтлуулсан. Монгол улсад албадан авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын Интерполийн үндэсний төв товчоо, эрүүгийн цагдаагийн алба, улсын ерөнхий прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, нийслэлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Аргентин, Турк, Хятад улсын Интерполтой хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад орон зайлж олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад орон зайлс эрен сурвалжлагдж байгаа иргэд өөрсдийн сайн дураараа Монгол улсад ирж цагдаа хууль зохиолох байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.
Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт хүнийг алахыг завцсан хүч хэрэглэн хүчинцэн насан туршийн хүний биед гэмтэл учруулсан гэмтэрэгт 25 жилийн хорих хэл шийтгэгдэж ялан ажилд тулсан Монгол улсын иргэнийг тус улсын бэлгийн гаж донд хүч хэрэглэгчийн бүртгэл бүртгэж их орлон харгалзагчтайгаар алдан гаргах тухай мэдээллийг Интерполын шугамар ирүүлсний дагуу энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр цагдаа ерөнхий газрын Интерполын үндэсний товчоо эрүүгийн цагдаагийн алба иргэний нисхийн цагдаагийн хэлцээ алба авчид тухайн иргэнийг хүлээн авлаа. Угдгэхэд биеийн давтагдшгүй биометрийн мэдээлэл буюу гарын мөр, дардас, биологийн дээд зэргийг бэхжүүлэн авч түүний оршин суух хаягийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хяналтан ажиллаж байна. Австрали, Америк, Канада зэрэг орнууд хүүхдийн өвчрөлөөс хамгаалах, тэдний эсрэг үйлдэгдэг гэмтэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй садгүй үйл хүнслийг сайжруулахын тулд энэ төрлийн гэмтэрэг үйлдсэн болон үйлдэж болцсохгүй тэдүүдийн цахим санг үндэсний хэмжээнд өсгөж санд бүртгэгдсэн этгээдүүдийн эрхэнд нэмэлт хязгаарлалт тогтоодог юм а. Америкийн нэгдсэн улсын бэлгийн гаж донд хүч хэрэглэгчийн бүртгэл бүртгэгдсэн иргэдэд Монгол улсад төр хугацаар зорчих тохиолдолд тэдний урд үлдсэн хэрэг аялын маршрут дэлгэрэнгүй мэдээллийг манай улсын Интерполын үндэсний төв товчоонд ирүүлж хамтран хяналт тавьж ажиллаж байсан бол анх удаа тухайн бүртгэл бүртгэгдсэн Монгол улсын иргэнийг алдан буцаасныг хяналтанд авлаа. Интерполын улаан болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байсан энийг бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын үндэсний төв төвчний алба хаагчид энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2020 онд Монгол улсын 7 иргэнийг гадаад улсад аваажиж биеийг нь үнэлүүлж бэлгийн бүлчлэг үйлдсэн гэх эрүүгийн хэрэгтэй эрен сурвалжлагдж байсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын Интерполоос Казахстан улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баримтлуулсан. Монгол улсад шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерхий газрын Интерполын үндэсний төв товчоо, эрүүгийн цагдаагийн алба, улсын ерхий прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, Казахстан улсын Интерполтой хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж, олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрен сурвалжлагдж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна. Монгол улсын иргэн уун бусадтай бүлэглэн удаа дараагийн үйлдэлээр 2023 онд бүгд найрамдах Турк улсаас шавар болон мөс гэх нэршилтэй сэтгэгдэл нөлөөлөх бодисыг Монгол улсын хэлээр нэвтрүүлсэн гэмтрийг үйлдэж бүгд найрамдах Турк улсаас Оросын холбооны улс, бүгд найрамдах Казахстан улсаас бүгд найрамдах Киргиз улс руу орон зогссоныг олон улсын хэмжээнд эрен сурвалжилт зарлан олж тогтоосон. Уг бүгд найрамдах Киргиз улсад саатуулан баривчилж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүгд найрамдах Киргиз улсаас бүгд найрамдах Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гэмтэтгээдийг хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан төсөлцөө үзүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авах ажиллагааг гадаад харилцааны яам, улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв төвчөөний ажлын алба, Харт аймагтай тэмцэх газрын хамтарсан ажиллагааны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Уг этгээд нь урд өмнө гадаад улсаас Монгол улс руу мансууруулах юм сэтгэгдэл нөлөөлөх бодисыг удаа дараагийн үйлдэлээр нэр бүхий иргэд рүү олон улсын шуудан илгээмж ашиглан илгээж байсан бөгөөд Оросын холбооны улсад бусдын эд зүйлийг булаах, гэмт хэрэг болон энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байжээ. Иймд иргэд та бүхэнд дараах зүйлийг анхааруулж байна. Бусдын дайвар ачаа тээш авч явахгүй байх, ачаа тээшнээстэй хууль бус бодис илрүүл та өөрөө хуулийн хариу сэтгүүлээ. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулагч, тээвэрлэгч нь таны ойрын хүн байх боломжтой тул анхаарах шаардлагатайг сэрэмжлүүлж байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт Интерполын улаан болон зар мэдээгээр эрен сурвалжлагдж байсан этгээдийг гадаад улсаас шилжүүлэн авчирлаа. Интерполын улаан болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдж байсан гээг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Интерполын үндэсний төв товчоо бол эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 11 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2022 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт эрен сурвалжлагдж байхад нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Франц улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг нь нийлүүлж баримтлуулсан. Энэ удаагийн шилжүүлэн авчрах ажиллагаа нь Марокко улсын Марракеш хотноо болсон Интерполын ерөнхий ассамблеийн 93 дугаар чуулганы үеэр давхарласан бөгөөд Монгол улсын Интерполын үндэсний төв товчоо болон Франц, Турк улсын Интерполын удирдлагууд Марокко улсын Марракеш хотоос хамтран хяналт тавьж зохион байгуулалтаар хангаж ажилласан нь онцлог. Олон улсын хэмжээний тусгай ажиллагаа болж явагдсан. Монгол улсын шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоо, эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн шалгах алба, улсын ерөнхий прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, Франц, Турк улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд иргэн сурвалжлагч байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албатай авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа бол тусгай галгааны хүрээнд энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Япон улсаас Интерполийн Улаанбаатарт зар мэдээгээр олон улсын хэмжээнд иргэн сурвалжлагч байсан эмийг 2023 онд эрүүгийн хуулийн 16-гийн 3 дугаар зүйлийн 1-р хэсэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гадаад улсад оргон зайлсан гэх хэрэгт эрен сурвалжилж албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн энэ оны 12 дугаар сарын 9-ний өдөр Интерполийн Улаанбаатарт зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагч байсан бэг Турк улсаас Монгол улсад энэ оны 12 дугаар сарын 8-ны өдөр албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2024 онд 2 удаагийн хүчиндэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт эрен сурвалжлагч байсан бөгөөд Интерполийн шугамар уг этгээдийг байршлаг тогтоон баривчилж бүгд найрамдах Турк улсын хууль сахиулах байгууллагаас Монгол улсад албадан авчирч хүлээлгэн өглөө. Монгол улсад албадан авчрах ажиллагааг хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газрын Интерполийн үндэсний төв товчоо, эрүүгийн цагдаагийн алба, Турк улсын Интерполтай хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрен сурвалжлагч байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрен сурвалжлагч байгаа этгээдүүд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.